Заангарагтай баяр хүргэе шах. За ингээд миний контентэнд ирсэн та бүхэнд баярлалаа. Та нараар мөнгө хийх гэж би өнөөдөр цуглуулсан юм аа. Баярлалаа. Тийм баярлалаа. Тэгээд урдуураа дандаа гоё царайлаг хүмүүс олгосон байгаа. Баярлалаа. Бичиж байгаа шүү. Царайлаг хүмүүс олгосон байгаа. Окей. Та хоёр гоё. За энэ хэсгийг хасчих. За энэ хэсгээр гоё. Энэ хэсгээр гоё. Ямар гоё гэрэлтээд тахаар гоё юм байна. Тий. Гэрэлтээд тахаар гоё юм. Миний царай илүү гэрэлтсэн байгаа зү. Харж байна уу? Тий. Нөгөө өөд дарагч төрсөн. Гэтэ би амар өнгө зүс нэмсэн шиг харагдаж байна яаж. Нэгтэн та нар яагаад итгэлгүй шахаад байна гэлээ. Тийм гээ хилцгээ одоо энэ хэсгийг насан заяа. За өнгө зүс нэмсэн харагдаж байна уу? Зүг яа одоо сурж штэ. Яг энэ хэсгээр сууж энэ хэсэг дуулууртай. За энэ хэсэг жоохон заана одоо. Тэ одоо яг одоо нэгэнд ирсэн одоо тэгэл энийгээл гарна өгсөн мөнгөдөө тааруулаад энийгээл гарна шүү хөшчүүлээ. Тэ яг жоохон үсээ одоо тайлцлаа гэх юм уу те. Үсээ тайлцлаа тэгээд одоо нэг юм корсет зөөчлээ. Та нарыгаа одоо бас өнөөдөр шинэ саунд савлаа энэ вайнсиг гэж энийг нас асаа шүү гэж. Тэ нараа энэ бүр яарлах гин байна. Тэгээ бас ивент гэж ороод иж магадгүй ийм ундаа аваад ирсэн. Тэгээд цаана юу байгааг нь мэддэхгүй тэгээд яг хуу калпис л та ер нь бол шээ. Калпис ивентгэхээс өөр аргагүй болсон гэж. Тэгтээ өнгө зүс нэмсийг санагдахгүй нөө. Та нар намайг ойр тараагүй үстэй. Эсвэл харахыг хүсдэггүй юм уу? Би бол надад өөртөө л амар таалагдж байгаа шүү. Би бол өөртөө амар таалагдж байгаа шүү. Тэгэл болоо. Өөр юу ч хэрэггүй. Та нар инээхгүйсэн хамаагүй шүү. Энд чи балмад инээ гэж. Нэг контентэнд орсон юм аа. Учирлын нэг подкастэнд орсон чинь доор нь ямар гоё комментнууд ичтэй. Би дайралцаанаас хойш тийм юус үзег байхгүй. Дайралцаар чи намайг алмас шолмос гэлдэгвэр тий. Энэ Сибирийн шолом явж шатаа тэр гэдэг. Энд чи эцэд нэг урт өстэй байсан шүү дээ. Одоо бүс мүсээ тайлцаа одоо сайхан хөнгөн шингэн болсон. Тэр учирлын подкастын коммент амар гоё байсан. Муухай дах Вьетнам засвар орчиж гэж. Ямар амар гялац юм тэр. Юу амар баярлал. Муухай дах анхнаас юм хөөргөн байсан юм уу гэдэг. Тэгээ дандаа ахах гэд хараас ч муухай юм тийм. Муухайд мэдөө гэсэн болоос. Тэр донд бүр хамгийн гоё балмад коммент байсан. Чамайг бүр хүчинтэйгээр залуу болчихжээ гэж. Энэ бол үнэхээр балмад байгаас би энийг яах юм бэ? Би энийг сонсноос хойш бүр ингээд бүтэн нойртой хонч чадахгүй те нойтон завхтаа амар би бүр хизээ хаанаас хин гарч ирээд хүчинчих юм болоо гэдээ бүр баярлаад хүлээгээд гэж байна. Бас те бүр миний машин дээр цасан дээр тэгээ өчөж чамайг хүчиндэн гэ те. Би бүр хараад балмагдаад ямар гоё юм бэ гэл. Тэгээ энэ тэндээс нэг хүн гарч ирэл хүчиндүүлээс те. Бараг тэгээд цагдаа дээр очиод би хүчинцэн бол даргаах өө. Тэгээ яг царайг норж байгаа. За энэ шаахааргүй байна. Тэгээ энийг нь мань бол тэгэл буруутах юм шиг байна. Яхаа зүгээр. За энэ юу ичлээ дөө та нарыг баг бичиж олсон корсетэ тайлч амар эвгүй юм бэ. Юу ямар их продакшнд мөнгө зарцуулсныг харж байна уу та нар? Бүгд амар үнэтэй камернууд. Тий та нар бас үнэтэй үзэгч. Тэнд дөндөө хүмүүс ирсэн байгаа хөрхийс. Найзууд ихэнх нь байгаа бүр шалдан малдан бахаас мэдэх тий. Нусан байгаа найзууд. Миний бүр одоо бүх headline, set, punch бүх юмыг цээжилсэн хүн ч ирсэн байгаа. Амар илий ингээл үзээл суугаад байна. Одоо энэ байна. Маа найз нь үжнэг. Үжнэг таних уу та? Танна хүүхдийн зугийн уука. Чокогийн хатагта мадаа. За энэ хэлхийн бас асаа шүү гэж. Надаас илүү наач олон даагч та. Тэгээд иймэрхүү л явж байна. За маа үзэгчд юу ямар хөө үзэгчд байна би жоо судлаа батах энэ оюутнууд байна. Оюутнууд байлгаа ялгаад шаач өгчүүлээ. Оюутнууд оо эш хөр яа. Манай уулныхан гэж. Нэг дуу шог. Цаанаа л үнкаагүй те. Уух юм авсан уу чи дондаа шааж. Би уугараа найз нь дайлын өнөдөр. Найз нь ч гэжтэй ах нь одоо те. Нэгэнт ирсэн юм чи дуугаад гарахгүй юу те. Манай оюутнууд айгүй гой балмад үзэгч шүү дээ. Би оюутнууд амар дуртай. Те яг ингээд амар ойлгомжтой гэдэг хөө те. Яг ингээд те. Сургуулаараа ингээд царайнаас ойлгомжтой те. Нэг оюутнууд ирсэн байхгүй. Тэгээд хаанаас ирсэн юу гэж айл сургууль вэ гэж таалдаа гэж шууд ууж үзүүлээл тэгээд шүтээсийн 4-р курс үү гэдэг. Гээгүй 5 жил сурж төгсөөгүй байна. Сургуулиудаар явж тоглолт хийдэг байхгүй. Тэгээд шүтээс чи амар өөр штт. Амар сэн өөр аавра тий. Дунд нь нэг тийм гой багш сууж байхгүй. Тэгээд багш нь ямар гоё юм гэж оюутан байна. Хэдэн жил сурдیں۔ Тэ одоо шүтээс төгснө гэж шүтээсийн төгсөгчд байна одоо ч та. Байна. Оо yeah. Ой би бас Орсын шүтээс төгссөн царайнаас харагдаж байгаас тэгш. Орсын шүтээс шүү дээ бүр зүгээр шүтээс биш. Ойтод гой. Амар сонир сургууль байна. Хүмүүнлэг гэдэг. Тэр одоо хүмүүлгийнх юм бас айгүй маа тий дээрээ буудалтай тий.
Дээрээ буудлаа. Доор нь одоо нэг лоунж ламбард нээчихэд оюутны хөгжлийн төв болох юм аашаа. Тэ оюутан болоо та сургуультай сураарай. Чадахгүй ламбард ороод лоунж дороод буудлаа хонорой. Хүмүүлгийн ухааны их сургууль гэж. Бараг промон явчихаар байгаа зү тэ. Тэр үнэхээр бизнесийн сургууль хэлээ бороонуудаа яа хөгсчүүлээ шараануудаа тэ бороонуудаа яасангүй ялгарчлаа уучлаарай. Тэгээ дундаж ярьсангуудаа найзуудаа мэдгүй энэ амар бизнес сургууль зүгээр автобусны буудлуудаа юу чинь машины зогсоол дээр нь машинаа тавья гэсэн чинь бүр манаачих нь хэлж цагийн хардмаа. Оо тавихгүй ээч би өөр ажлын компанитай. Тэгээ тавихаас өөр аргагүй тийм. Үнэ гэсэн. Хайс гэдэг бас гой сургуулийн хөдөө аж ахуйн сургууль мэдгүй. Оч үзчихсэн үү? Үзэр амар сонирхолтой сургууль. Яг ингээд оронгууд нэг тийм имэйл тийм уран зураг авдар мавдар тавьчихсан. Тэгээ би жоохон рөөстлгөр санагдаа хэлчихгүй. Танаа сургууль хайш музей юм уу гэж хэлчихдэг байхгүй. Чинийг оюут наад руу очтой тийш дээ. Та яг үзмэршин шааж штэ гэж. Манай үзэгчд өөрсдөө балмад гэж. Хэцүү нөө. Тэгээ гой балмад байх хэрэгтэй. Манай үзэгчд угаас амар балмад. Олон эмэгтэй ирсэн бол бүр гоё шүү дээ. Өнөөдөр бас гайгүй эмэгтэйчүүд ирсэн байна те. Гайгүй их гэсэн үг шүү тэгээд. Бүр 3 өдөр ladies night яадаг гэж битүү эмэгтэйчүүд. Йоо зэрэг нэхэр амар гоё бүр. Яг бүр шулмын үн тийш байдаг шүү дээ. Амар гоё шүү дээ. Манай эмэгтэйчүүд чинь яг зэрэг инээгээ дуугаад ирэхээр гоё балмад шүү дээ те. Зүүн те. Гоё те. Би бүр баярлаа хөөрөөд ямар гоё инээдэг ихчээ гэж хууц гэж. Тэгэл эхэлдэг байхгүй тийм. Игчээгээ ийцэн ч л бурууцсан тий одоо. Өнөөдөр би буруудмаарг байна. Өнөөдөр нэг ч ихч ирээгүй байна. Өнөөдөр дандаа октод ирсэн байна тийм биз дээ. Тийм. Дандаа октодаа. Октод яг 18 нас 33 сартаа харагч шүү та нар чинь. 31-тэй гэсэн үг шүү. Эмэгтэйчүүд гоё. Эмэгтэй үзэгч чинь аим гоё тийм юмыг хурдан ойлгодог байхгүй. Юмыг хурдан ойлгоод хурдан инээгээд ингээд реакц гараад тэр тийм сонир реакцтай тэгээд нэг эмэгтэй хизээж ганцаараа явдаг юм байна тий. Ганцаараа үзэж байгаа эмэгтэй комеди одоо үзэж байгаа юм байхгүй. Яг тийм сетэр. Тэ нэг тийм сетэр тий одоо нэг тийм гоё эдэн тий нэг одоо нэг снэк, кола, цэвэр ус ч юм уу тийм гоё сетэр явд юм шүү дээ тий. Бүгд нэг гоё ингээд толгойлогчтой тий ингээд. За чи суу бос чадахгүй зайл гэл тий. Дахиад захаал гэд өөр ямар ч мөнгөө шааждаг тий ингээд. Ави гэл тий. Нэг гоё би тэр эмэгтэйчүүд амар гоё ингээд яг бүр сетэр. Тэр дунд нэг тийм хөөрхөн янз бүрийн төрөл бүрийн эмэгтэйчүүд байна. Нэг нь бүр амар торох хоббитой. Бүр эндээс ингээд сонсогдоод тахт чинь ингээд. Степи өнөөдөр амар fiber хасаа diet бариад гэдэг. Өнөөдөр би турж байгаа миний day 15 гэх тийм. Заавал нэг англи руу хавчуулна тийм. Турангаа англи сураад байгаа юм уу тийм. Бүр амар тэр эмэгтэйчүүд амар сонирхолтой. Амар сонирхолтой. Мөрөөд нь турах тийм одоо. Энэ оны зорилго нь юу вэ? Турах гэх тийм. Чиний төлөв байдал ямар байна гэх тураалтаа байна гэх тийм. Тэр эмэгтэйчүүд амар гоё ингээд амар турах. Манай гэрт бас нэг тийм эмэгтэй байхгүй манай их чинь ингээд бүр турах хоббитой ингээд бүр амар багаас би амар тарган байна 48 хэл гэж. Тэг юу гэсэн 48 хэл дахиж турахаар юу үлдэх юм бэ бүр тий. Би нэг өдрийн дотор 15 хэл хасмаар байна гэж. Тэг би бүр наадах эмчтэй очиж үзүүлээ хэлсэн шүү дээ. Очиж үзүүлсэн юм чи нөгөөд чи. Эмчтэй очиж яг хэлсэн байгаа байхгүй. Эмчээ би өнөөдөр 15 хэл хасъя гэх тий. Тэг эмч нь яг таарс хариултыг хэлсэн л тий. Болно шүү дээ ихчээ тий. Олон баруун үли чинь тарьчих үү. Асуудал шүү дээ. Манай ихч бодоо суугаад байгаа. Баруунаа зүүнийг болохгүй маа тэр тийм. Би нөгөө баруун дээрээ босдیں۔ Зөв хөл дээр. Хөөргөн тийм эмгтэйч нэг хөөргөн ингэ нэг тийм тур хоббитой тий. Бүр тий нэг тийм. Тэг ногоон цай уухаар турдаг итгэцэн явж дээ шин. Би бүр хэлдэж шүү дээ. Та нар хизээж турахгүй ногоон цай уугаад уул руу гүйж очиж түүгээ гүйж очиж хатаагаа дуусна ч турахгүй. Хоолны дэглэм байр ногоон цай уугаад турахгүй гэдэг. Юу идж байгаа юм гэхээр кек яаж байгаа юм гэхээр ногоон цайтай кек шээ. Тэгэхээр ч одоо яаж турах юм бэ те. Гоё ингээд дэглэм те. Токсик бодисоо хөөдөг тийм дэглэм байр л та те. Одоо гоё ногоо могоо идэлтэй те. Ногоодоо нэг тийм шин дэглэм зохиосон байлаа манай ихч те. Өглөөний цай юу юм буу цай, өдрийн хоол юу юм, юу цай, оройн хоол юу юм, бай цай гэж. Би бүр уур тэр хоёр дурахгүй би дураад байгаа байхгүй. Та юусаа цайгаа. Тор хоббитой. Нэг тийм гоё гинэн итэмтгий нэг хөөрхөн амьттай эмэгтэйчтэй ингээд гэж хаяа баалмат. Ихчээл гэж хэлж байгаа. Яа тэр эмэгтэйг би ихчээ гэснээс хойш нэр үнэхээр амар рөөстлүүлсэн. Яг шоун дээр рөөстлүүлж амар хэцүү мэл. Тэгээ намайг харж ирсэн. Чам дээр инехгүй цаашаа харж байгаа яа гэж. Тийм заа гэлтэй цаашаа харж мараад яриад. Чи өстө хүн инээлх царай биш ээ гэж. Тэг яас ямар царай вэ? Чи өстө харвас яг гаж донтоод сурал алуурчин гэж.
Амар өвсдүүлээ. Би бүр уур тайлбарламар санагдаад. Гэхдээ найз нь гаж тонтоо цуврал алуурчин биш ээ. Зүгээр гаж тонтоо гэж. Тэгэхээр аваа гой тайвширч тийм байлаа ашгүй. Зүгээр гаж тонтон байсан байна. Цуврал байвал бас муухай юм тий. Зүгээр алуурчин цуврал алуурчин гаж тонтоо цуврал алуурчин. Би бол зүгээр гаж тонтоо гэх категорид нь багтчихъя тий. Тэгэл чир амар тайван болчих юм аа. Нэмэгтэйчд гоё амар гоё хөөрхөн итгэмтгий амт тий. Нохон цай гоо турна гэхээр би бүр энэ айгу хурдан инээдэг нь амар гоё юм аа. Хурдан инээгээд ойлгож гоё. Тэгвэл яа ирчүүтэй заал бүтэхгүй шүү дээ. Таг хүмүүс хөлдөө мах гамбонц одоо юу юм мэдгүй хамаг хатуу хахир өгнүүд одоо таармаар тий. 3 сарын 18-нд бөө ирчүүд ирээ үзэж байгаа. Тэгээ хаана нэнийхээ мэдгүй. Би сүлд бүр хэлж өгöd хөшөө энэ хэсэгтэр нинэ гэх. Чи нөгөөд чи тэрийг эртгийг хэлээч гэж. Гэт юм ойлгоо бодоод ирээхгүй нэр манай ирчүүд амар хөлдөө те. Ойлгохгүй те та хөлдөө мах гацаа. Яа тийм өөрсдөө ойлгодог хэлээр ярьд юм уу одоо машин сэлбэг те тойл те хой дарааны зүрх харааны эрдүүхтэрний сайлныг одоо юу байдیں۔ Бензин колонк одоо юу байдیں۔ Те хаана ирсэж мэдэхгүй шүү дээ. Клаб гэж үү найт андуур ороод ирчихсэн тийм. Юу бид комеди клаб гэж чи андуур ороод ирчихсэн ингээд. Тэгээ ярьсан юм ойлгохгүй. Өөд сар ингээд суугаад. Тэгээ би бүр хэлж өгөө энэ тэр нинэ гэдэг сүултээ бүр ингээд нөгөө чи яг хааны нэхэ мэд хүн дагаж инээ гэж. Амар хэцүү бөө ирчүүдээ заал бодоо нэгхэн залуу инээ зав. Тэр инээнгүүд босдон тойрч инээ нэг. Тэгээ чив чимөө ингээд сууж ирсэн аа тийм. Сая юу гэсэн бэ? Гэхдээ наатаа сонсоод инээштэй өгшөө юм чи. Айгу хэцүү. Тэр заал бүр надад амар хэцүү байсан ингээд. Нэг залуу инээ тойрч инээ заалны нийт бүр яг ингэж сонсогч надад. Сая юу гэсэн бэ? Нэдрэн азар ирчүүд бага юм тий. Бити ирээсэ гэж бүр бодчихсон гэж. Хэцүү. Хосроо ирчүүл амар идэх байхгүй. Хосроо ирчүүл гоё амар тий. Ингээл дод таяр тий. Одоо ингээд чи ойлгохгүй наацсан нэмэгтэй чинь тайлбарж өгнө шүү дээ тий. Бүр нөгөөдгөө маргаас гэж. Такштэй таг ойлгохгүй мал асуугаараа бороо заа юу. Тайлбарлаад хилээд өгөн савтаага явж гин тий. Багшаа асуу юм. Энэ stand up хийгээд ер нь бол 3 жил 4 жил болж байна. Тэгээд тэр хооронд би бол маш их өөрчлөгдлөө. Тэгээд энэ жил би шилдэг ажилтан болсон. Тийм. Баяр хүргэлийн дээр тийм. Баярлалаа. Тийм шилдэг ажилтан боллоо. Тэгээд яг гоо манай байгууллагын талаар мэдэхгүй байгаа. Тэгээд өөртөө л өгчлөө. Тэгээд хүн өгөхгүй зүгээр өөртөө өгч байгаараа өгчүүлээ. Хүн танихгүй бол хүмүүст өөргөө таниулчих сайхан. Амар бүр өөрөө л өөрөөсөө ингээ юм гаргаад байгаа. За ихэнх нь яг гоо намайг таньдаг хүмүүс ирсэн баг. Гэхдээ ер нь танихгүй хүмүүс амар их байна. Тэгээд манай үзэгчид дөрөөсөө нэг монголчууд өөрсдөө ингээд stand up комедианууд балмад итгээдүүд байд юм байна тий. Годомжинд явахаар ингээд нэг тийм таниад байгаа юм шиг танихгүй юм шиг сонир яагшин да тий. Ингээд би ингээд алхах чи би болонгоо ингээд таниад нэг одоо таньдаг соёлтой байгаас. За одоо хэн чашин тий. Нэгнийгээ таньдаг соёлтой байгаас гэхээр маах ерөөсөө тийм байхгүй. Ингээд холоос хараад тэгээд тэгсээ найзтайгаа юм яриа л тий. Тэгснээр холоос хараад тэгээд найзтайгаа марил 50 хүнэгтдээ тэгэл харж ирж харсан. Нөгөөс том биш үү гэсэн. Яваад өгнөс. Би тэнд нь яг тийм нэг танигдсан юм шиг, танигдаагүй юм шиг те. Хоёрын хооронд 3-ын дунд тэгээд уулын гой таниад юу байх өгшөн те. Зуг зураг агуулга их юм багс. Тийм байхгүй зүгээр баг комеди ч яваад өгдөг шүү. За айлгч те. Нэг залуу гой таарлцсан. Амар гоё юм. Юу байх өгшөө. Зураг агуулгыг гээл. Тэгээд нөгөө тийл дагаад амар баялаа. Зураг агуулга тгий гэлж миний цэнийг дууссан гэж. Тэгэхээр би бас зураг авахулчмаар биш үү тий. Уцаа гаргаж ирээд аль минийх дээр давчнааш. Маш дараа зургийг авчаад зураг авах хөгшөг чамд үлдэг шээ. Тэгээ би ямар ч танихгүй залуу зурагтай ингээ үлдсэн шүү дээ. Тэр залуу байвал одоо зураг аваарай чи. Үзэгчд угаасаа монголчууд угаасаа өөрсдөө юм гоо балмууд байхгүй тий. Плей тайм дээр наваг бүр амар танилаа ёо. Ямар гоё плей тайм, саний плей тайм. Яг плей таймаар яваад орсон чи бүр нэг залуу тайл. Чи ирсэн үү? Би ирсэн. Чи өстө бүр амар гоё шүү. Йоо би ч бүр амар дуртай өстө. Би ч өстө бүгдүүн ч дуртай шүү таандраа гэж. Тэгэхээр мэн одоо тэр мөчтө таандруулж хөрөх ёстой юм шиг тийм. Тийм гадар хон салж нийт хайрж дуурлаа. Таандаг яа. KFC Ice Mark. Тэгдэг ч юм уу.
Үнэхээр та нар болмоор санагдсан ш тэр мөчөд нэр. Яг согтуу залуу байсан л да. Тэгээ хан алдсан бөөлж ийсэн сахал баригд үе та нар гэж. Данцтай адилхан харагдахгүй данц. Үгүй? Чи сайн уузаа. Чи энэ ямар зөв юм. Шоунд ирч шүү. Урилгаар ирч шүү. Яг уу та нар яг гоё залуулдаа надрах үед тэгээд байдаг л. Та нарын андуурхаас харахгүй одоо яг би 50% та нар бил ингээд тал хажуудлаас юм шүү. Яг тал та нар нь энэ тий. Тал та нар нь энэ дээ. Яг хоёр талаасаа 50 та нар урд талаасаа тоондраа гэж. Иймэрхүү юм болоод байна. Та нар ингээд нэг харахаар та нар ч ингээд сахлаа харахаар жи юм шиг аа. Яа жи та нар Дондор би яшиж эндэр юм аа. Ямар сонир нэртэй болчих. Чи та нар. Гэтэ энэ бас гоё нэртэй ах хэрэгтэй юм шиг байна тий. Гоё тийм одоо артист нэм гэж тусдаа шүү тий. Та нар жи гээл тий. Навагч ингээд артист би ч одоо комедиан нэртэй болохоор хүн амьтанд очиж танилцаа сайн мөнх хат гэр бид бадаа гэдэг. Нэг тийм жоохон сонирм балмад итгэхэд хүлээж байгаа юм тий. Бид бад юу гэд. Гоё сонсголонтой нэртэй болмоор энэ одоо нэг тэнгисийн эргээхэн шиг тий. Бид чинь айгуу гоё аялгуулга нэртэй шүү дээ тий. Kiko, Moco, Easter, Pearly. Oh wow. Ямар гоё аа үсгүй тий. Тэ амдралда ийм аа үсэг сонссон юм. Band boom orchid. One orc, two orc гэж. Амар гоё тийм нэртэй болохгүй л ямар ч сонсголонгүй нэртэй байгаа байхгүй. Манай очиод энэ тэнд чинь нэрээр хэлэхээр нэг бол pet bad гэх тий. Одоо би өнөөдрөөс намайг одоо Мянхуу гэж дууд. Мянхуу тийс. Тэ Мянхуу гоягаас тий. Өнөө энд чинь what's your name гэдэг. Мянхуу гэр окей Мохаммед гэж. Бүр л хогийн болоод байх юм. Айтаахан нэртэй болчих. Балмад юм аа бас тий. Ер нь эрэгтэй нэр чинь өөр гэж хэцүү юм байна тий. Тэр тэнгисийн эргээр эрэгтэйчүүд яг өөрсдөө нэрийг хүсэж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд нь ямар ч баг аа үсгүй хүн аяон гэл тий. Тэ ямар ч аа үсгүй нэртэй хүн тий. Мэн зэн одоо нэрээс л Мянхуу болоод явахгүй. Нэрчүүдийн нэр амар хогийн тий одоо чамд тэнгисийн эргийн нэр байна уу гэж. Чамд сахалтаа залуу надрахгүй гоё залуу байхгүй. Байхгүй чам нэр өгцгөө. Чиний нэрийг хин гэдэг вэ? Нэр чи юм бэ? Өн олд. Уян. Ийм амар уяноо. Дараагийн урдч нь хоёулаа. Найз хүн ч юм уу? Хосороо тэнгисэр бөөнөр явъя гэж. Нэр амар амархан шүү дээ. Уян. Манай ирчүүд энэ өн олд аяга бас гоё нэр байна. Тэгэхгүй бүр хогийн нэртэй юм байдаг. Юмнууд ч шүү дээ. Одоо манайс чинь дээ нэг залуудаа очиад тайлцах нэр чи ингээ багий. Ямар багий гэр хар багий. Улам л хогийн болоод, улам л новшийн болоод нэг эволюц ховслон бүр нэг сонирн болоод нэг залуу дахиад танилсан. Нэр чи ингэ баачка. Ямар баачка өлөн баачка. Хөр хогийн бол. Энэ бүр ямар сонирхолтой байсан надлаа. Нэртэй гоё нэртэй байх хэрэгтэй. Тэ одоо Мянхуу би бол пит пад биш Мянхуу Мохаммед ч юм байг Сэрэнбэг мэдгүй. Манай нэг одоо нэг казак залуу шиг л харагддаг шиг байгаа юм. Тэ нэг хүүхдийн зүгийн түүзэн сууждаг казак залуу шиг л тэ байдэн штэ нэг түүз орохоор тэ Мелакам салам кастар таа. Манайхан царай бол яг нэг тийм л юм шиг байгаа. Гэтэ гоё нэртэй байх хэрэгтэй. Би бол тэнгисийн эргийн нэрийг шүтсэн биширсэн. Энэ нэвтрүүлгийг үзсэн та нар нэ? Үзсэн мэт ээ. Үзсэн мэт ээ. Зурагтай өстэй. За үзсэн бол алгаад штэ. Үзсэн за. За зурагтгүй хүмүүс ганц хоёр байна. Үзсэн ингээ. Үзег бол мань яриад өгөө. Айгу гоё нэвтрүүлэг. Ер нь амар эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй гаргасан. Гэтэ амар эсрэг. Ер нь эсрэг тэсрэг. Ирчүүд нь яг эмэгтэйчүүд нь яг иршүүд чиг тий. Айгу тгий санагдсан уу? Над талаар тгий санагдсан тий. Над бол тэр нэвтрүүлгийн хамгийн гоё оролцогч нь одоо Перлето санагдсан тий. Перлето одоо монголоор перлээ шүү дээ тий. Перлээ бол айгүй гоё Монгол балмад эмэгтэй дүр төрх байгаа байхгүй тий. Тэ яг ямар ч хосоо олох шинжгүй тий. Ингээ суужтай ингээ хоол болж ийн хобацгоо гэх тий. Гиз мизээ хэлсэн нэг амар цөөлд очсон нэг их чигтэй ингээ хийх юм алдахгүй энэ тэрнгээр хөл эцгэж яана ингээ. Гайгүй залуу байна уу тэр тий. Перлето ч гоо балмад шүү дээ. Над тэр аим гоо таалагддаг. Залуучууд найрахыг хүлээж үлээхгүй өөрөө шууд очиж гүйжиж чад найрчдаг. Шууд далаа хэрэг мэрэг гарч иж ирэл тэ. Шууд хөл нүцгэн тэ. Залуу малдууга найрч мараа болзоонд яваад амархан зүгээр тэ. Юу рөтөө мөтөг бол аваа явчин цаа чин тэ. Болзоо молзоонд загас магас оройлохгүй шууд далаа руу хөлдөөгээд маа надаа идчих гэж шууд тэ. Тэгээ нөгөөдгөнд рөтөө нодогдол юу вэ гээл тэ. Би рөтөө гээл.
Энэ ингэсэн олжсон маа юу. Перлетто бараг тэрийг харстаа өтөө харж харчихсан. Энэ илүү юм байх таа. Надад тэр согцоохгүй. Эмэгтэйчүүд аим гоё шийдэмгий. Перлетто бол ямар ч залууг найрав тий. Перлетто бол перле бол үнэхээр гоё Монгол эмэгтэй юм. Яг ганжин бариад нэг чон алчгаар тий. Чоны арсын ингээд юу алж малаад нөхөртөө дахыг гээд өгчгөөр тий. Гоё Монгол эмэгтэй найрагдахгүй сайхан шулмын дуугаа дуулж штэ заа чи тий. Тэ шулмын дуудаас тааж чихэн дээр нь очоод тий. Аагүй сайхан зэн заавал гэж нууцруу натаамт яваарай. Алив чимцаа үнсийг авирч байвар шоо. Шон дээр авирж байгаа юм шиг хөл үзгэсэн. Атол эмэгтэйчүүд нь гоё эсөө. Яг өөрийгөө мэдэрсэн эмэгтэйчүүд байгаа байхгүй. Өөрийгөө хинбэ хизээ яасах ийх вэ бүгдийг ойлгоцсон байгаа байхгүй. Ирчүүд нь өөргөө амт юу ч мэдэхгүй тэгээд нэг амар том битэй анар гэж байгаа чинь. Моко би чам дайтай. Ичиж мичээд бараг тий. Нэг хөөргөн нэг анар нэг хөөргөн том битэй бүрлээ жоохон зал байсан тий. Хүн амар том, биеийн амар том, дотроо амар жоох хүүхдээ нэг уугчны урагч юм шиг тий. Цэцэрлэгийн хүүг чүлгээ шалгуулж байгаа юм шиг тий. Энийг хөөргөн моко мянган шоломны дундаас би чамааг сонгосон гэдэг. Моко би чам дайтай. Мохкон тэр үгийг сонсно. Эмэгтэйчүүд нь бол үнэхээр гоё өөрсдөө мэдэрсэн, өөрсдөө ойлгоцсон, хэрнийгээ хинбэ гэдгийг мэдэрсэн бас. Хамгийн бага оролцогч нь байсан шүү дээ. Бага настай оролцогч Easter гэдэг. Easter бол бүр яг өөрийгөө ойлгоцсон шүү дээ. Би ямар залуу дуртай би ямар өөрийгөө ямар гэдэг мэдэн тэгэхээр чи надад таалагдахгүй тэгээд намайг хүснэ гэдэг Easter гэдэг хүслэн гэдэг Easter гэдэг хинч гэж дуудаж болно. Тэг хамаагүй. Тийм би нөгөө princess treatmentтэй байхгүй юу гэл тэ. Амар асуудал ярина. Тэг би princess treatmenтэд тэг яг жоохон дайди шүү. Жоохон байгаа тийм. Тэг чи nice guy syndrome-тай юу энэ гэл тэ. Тэг nice guy syndrome-тэй хоёулаа inner child trauma-га хамт хийх үү? Бүр ямар гоё сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн эмэгтэй вэ юм те. Би арга тэр жоохон охноос өөрийгөө өвчтөө гэж ойлгож авч шүү дээ. Тэ? Над бол амар таалагдсан тэр Easter. Битүү сэтгэл зүйн асуудал байна нэрээ те. Бид тэр охноос өөрийгөө өвчтөө гэдгийг ойлгосон. Мань ч одоо ингээд олон хүмүүсийн өмнө инээдтэй юм ярих фобиатай те. Ярихгүй бол байж чаддгүй. Тэн дээр нь хүн инээхгүй бол травмат ч юм. Тэгээ инээс хүмүүсийг харж тоолдог OCD-тэй те ингээд нэг. Чи инээсэнгүү сондгоод одоо. Ингээд шүн унтахгүй инсомниа те. Энэс бүгд өвчий юм байлээ өвч. Гэхдээ энэ нэр томьёог амар лайтаг байнга ашиглаж байна тий. Бүгд л өвчтэй бараг тайлцах bipolar болтоо гэлтэй. Энэ нэр томьёог гэсэн чамаг ашиглаж болохгүй юм шиг. Тэгэхгүй бол яг өвчтөн хүмүүс нь яг юу гэж бодох юм бэ тий. Осор чамаа мамаа уурлаа шүү дээ бүр тий. Энэ тэнгисэрэг амар тийм байсан. Тэр дунд гэхдээ нэг жинхэнэ гоё ишүүд миний одоо гоё сонгогдоосоо гэсэн залуу байсан аахгүй тий. Бэлгүүн гээ тий. Унжаас тий. Хамгийн хөгшинлөлтөө яах тий. Надад ч хэцүү тий. Тэгээ одоо аим гоё бие мэтэй боловсролтой дэг журамтай одоо тийм амар гоё залуу байсан. Яг амар гоё ч гэж тэр утгаар биш л тий зүгээр. Ер нь тий. Бас эргэтэйгээ гоё онцгүй. Амар гоё бэлгүүний тэгэл хасаал байсан шүү дээ maaхан бүгд харж байсан. Царай мотор хаас гэнэ тий. Юу гоё залуу байсан шүү дээ бэлгүүн тий. Санжинуудаар бэлгүүний тий. Гоё яг ингэдэг. Яг тэгтээ бэлгүүнийг яг ингээ удаан хараадсан чинь нэг усан твцэн эрхийн уруу шиг харагдсан ш надад. За би одоо царай архиж хайшаа тийм. Бэлгүүнээ мартаарай гэж. Хоёулаа адилхан дундаж хിവэрэн шүү. Гэхдээ харин тэгэл царай мотаа гэж хасаа гэж. Би ч одоо үний царай архина ш өөрөө нэг шалбарцсан тохоо өвдөг шиг байж таа. Сайхан дундаж л авах хэрэгтэй гэж бодож. Надад бол энэ нэвтрүүлэг тийм эргэжтэйч нэмэгтэй болсон, эмэгтэйчүүд нэрэгтэй болсон. Гой санагдсан. Эдгээр одоо баг бүгд л инфлюенсерүүд болоо байлгүй тий. Санжинууд аа тий. Мэдээгээр бүр амар байнг гарч иргэн тий. Ингээл тэгсэргээ үзэж дуусчаал байжингууд л тий. Мокогийн шин залуудаа танилц гээл. Лайта постнууд байдэн штэ тий. Тэг өмнө хинч таньж амжаагаа дахиад шин залуудаа болсон. Тэг хүчээр танилцах хэрэгтэй болоо тий. Тас тэгдэггүй Facebook-ийн пост зээлүүд амар лайта ингэж гинт зодож гарч ирдэг. Танилц гээл тий. Ямар ч танилцах хүсэлгүй байх тий. Нэг сонин тий. Нэг инфлюенсер тэгсэн шүү дээ. Юу гэлээ? Фэнүүдтэй жирэмсэн гэдгийг хэлж сюрприз байрлаа. Бидэрт яхаа тэрний жирэмсэн баг сюрприз гэж тий.
Нөхөртөөгөө секстэй хүүхдтэй болсон бид нар тагаас сүрприз гэж тийм. Манус тийм сүрприз авахгүй шүү дээ. Шал сони. Зүгээр нууц амаргаасаа жирэмсэлчээ гэвэл аа гэж манус чи юу вэ сүрприз яаж энэ да. Оо яа. Нууц амарг нь энтгэхгүй энэ төр гэл тийм. Гой тэгж мэгээ үзэн шүү дээ. Гой сүрприз байж чадахгүй байхгүй. Инфлюенсерүүд айгүй хэцүү. Гэтэ энэ инфлюенсерүүд амарлаад загнах юм аа нэг гой позитив инфлюенсер алгах тийм гоё гэгээлгийн барьсаад гэгээлгийн ярьсан ч тэгээд бод байд юм дөө. Тэгээд лайтэн инфлюенсер ингээл амжилттай бол наад шиг бол гэвэл амжилтаа наад шиг бол. Нэг залууг рил бүр амар л бид нар залууг бол дагдаг байхгүй. Тэр залуу намайг ингээд дагаад иддэг байхгүй амар лайт. Тэгээд ингээд рил постууд намайг ингээд дагаад иддэг байхгүй. Лайт бүр амар хэцүү загнан тэгэл. Мөнгөтэй бол сайн яв илдээ мөнгөтэй бол мэнгтэй бол энэ гоо. Амар лайт. Миний минг мөнгөтэй. Минг нь манийг нь доор нь ороод тусдаа загнаад байгаа юм шүү дээ. Минг нь орог хилд орлоо тийм одоо. Амар лайттай загнах юм. Манус загнуулж гинүү даа нар энэ залуу. Амар лайттай загнуу. Миний мөнгнүүд мингтэй энэ гоо. Нэрэ чи мөнгө нь мингтэй ч юм шиг тийм. Мань өөрийгөө толин дарс би арга мингийн чим шиг тийм. Энэ залуучууд амар загинж байна. Залуу таньж байгаа зү тийм. Амар хэцүү мөнгөтэй. Рилийн үзэхгүй байх дүү рил нь гарч ирэл лайтай. Би бүр сүлдээ дагдаг гэсэн шүү дээ. Ингээд дасчтiin байлээ хүн чинь ингээд дасчтiin байлээ. Тэгэл үнэхээр л мөнгөтэй бол гэдэг байгаа бол үнэхээр мөнгөтэй болгочих чинь билүү гэж би дагаад исэн чинь цаадах чинь. Тэгээ мөнгөтэй болох сургалттай юм байлээ. Тийм. Тэгтээ логик нь амар сонирн байгаа шүү дээ. Гэхдээ би мөнгөтэй хийсэн бол очиж сууж шүү дээ. Одоо сонсоод үзлээ та нар тийм. Мөнгөгүй хүмүүс зориулсан мөнгөтэй болох сургалт. Гэхдээ тэр нь мөнгөөр явагдана. Яаж суух юм бэ би тэр сургалтанд тийм. Тэгээ би яг бас мөнгөтэй болгочих чинь билүү гэж бодоод зээл аваа суусан л да тийм. Яг бас суусан зээл аваад тийм. Тэгээ эхнийхээ хичээл дээр бүх юма тайлбарлаа өгчт юм бэлээ цааш. Эхний хичээлийн үзэл маань ойлгосон. Эхний хичээлээр яг хэлдэм билээ цааш. Мөнгөтэй болох хичээл номер 1 хизээч үдээ зээл аав гэж. Тэ маань одоо яах юм те тэгээд мөнгөгүй дээр нь зээлтэй. Гүрэмэр лайтай байна үү. Яаж намайг мөнгөгүй мэдээд байдیں۔ Энэ мэнг гэдэг чинь угаасаа камерын гэдэг нь үнэн юм шүү. Энд тэндээс хараад лайтай загнах юм тийм. Чи яг аз үтэл ингээл рил үзэл допамина ялгаруулаад сууж ийн үгүй. Би яг ингээд үдтэй сууж байгаа байхгүй ингээд. Сайн уу гээл тийм. Хевтээд үзэхээс дооч юм уу тийм. Хевтээл үзэн. Чи хевтээл байна уу дахиад гээл тийм. Орж ирээ. Яг энд тэндээс нэг мэнг ингээд намайг ажиглаад байгаа юм шүү дээ. Нэг мөнгөтэй мэнг намайг нэг ажиглаад байгаа юм санагдав. Амар хэцүү байна найзд нэр. Мөнгөтэй суултанд нь сууц. Тэгэл цаад чи бүр сүулдэ бүр амар хэцүү юм ярьдаг болцсон лээ. 75 day challenge гэж. 75 day challenge намайг дагаад тий challenge мэлэнж. Тэр challenge-ийг үзэж ямар ч challenge хэрэг юм байхгүй. Өнөр ямар ч challenge хэрэг юм байхгүй. Зүгээр өглөө онцч ирээ хоол идээд усан зилээ дасгал ижсэн онтоо шойч. Энийг challenge гэдэг байгаа байхгүй. Йоо тэрний хажууд миний амьдрал challenge нөх шүү. Тийм үстэй үнэн үстэй challenge-ийг амьдралтай хүмүүс байна алгаад штэ challenge те. Уг царинаас нь харагдаж штэ миний challenge-ийг антууд. Өнөр амьдрал challenge нэрээ. Амьдрал challenge. Тэгээ өглөө хосоод нэг ажилдаа 8 сүм амчих гал машина хаалгаал дугаараа хязгаалт авсан ёо гээл харагч машина хаалгаал гараад ээж бол замыг хаацсан те. Яг хаацсан гээл боржоор янзалж юм гээл те. Ажилдаа хоцрохол яарал тэгэл цагдаан зогсоод дугаар чи гарахгүй торгож ийн морч гээл заа гээл хүмүүс хойноос сигналдаалаа те. Яваач гээл нэг нь хажууд ирээл загнаал тэнийг таандар зайл энэ төр гээл те. Дахиад зүгээрээс та нарыг би буруутай болгочих жоох байхгүй. Гүр амар challenge шиг амьдарч байна. Тэрнээс ямар challenge байгаа юм бэ те. Манайс амтл challenge. Инфлюенсер бүр амар төвхтэй байна надлаа. Тэ нэг motivation аав надаас гэл. Inspiration гэл. Education. Application гэх баг сүлд нь одоо ямар ч олон cash бэ тийм нэг challenge-ээр сураагүй явж чинь ямар ч олон cash бэ тийм. Энэ үнүүдийг таньж гин үү сонсож ирсэн үү энэ сонсож ирсэн үнүүд байна уу motivation inspiration мэдэн тэ of course тэ ямар гоё юм амар тийм нэр энэ үнүүд энэ амар лайтай байна яг энэ education motivation inspiration гэдэг үгнүүдийг мэддэг болсон цагаас хойш миний амьдралд яг depression гэсэн ш нэр үнэн биз дээ өмнө зүгээр л амьдраа болоодсон ш манус чи тэ ямар ч inspiration гоо
Ямар ч мотивашнгүй зүгээр сайн амьдрал болоод байсан биз дээ. Одоо та нар бодлоо Чингис хааны үед бид нар яаж амьдэрдэг гэсэн тийм. Ямар ч инспирэшн мотивашнгүй манай дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Тэгээ Чингис хааны үед та нар бодоод үзлээ тийм. Чингис хаан гарч ирээд зэргүүдээ дайраад гээл тийм. Энэ улсыг эзлэе дайр гэлсэн тэнд нэг зэрэг та мотивашн алгаа гэх. Инспирэшн байхгүй хаантаа. Тэгээ хаанд нь тэрийг сонсоод яагаад гээл депрешнтэй л тийм. Зэргүүдээ та нар дайны аппликейшнээ татцгаа гэх тийм. Ямар аппликейшн гэж 1xbet гэх тийм. Нэр ямар ч инспирэшн мотивашнгүй манайс дэлхийн талыг эзэлсэн болоод байсан юм зү амьдрал тийм. Зүгээр л дайтал байгаад алдаг ч гэдэг өглөөнөөс ол дайтал алаал. Эзэлсэн дараагийн дандаа бэлдэр гэл дахиад дайвалдаал тэгээд хизээ өгөө үлийгээл байлдаал сайхан тийм. Эзлээл тэгэл дайс майснаа алаал тэгээд царайлг мэрэл хамаагүй бүгдийг нь алаал гэл аваад үз ангууч байсан дахиад гэл тийм. Тэгэл бүгдийг ингээд алаал усаа эзлээл тэгэл сайхан амьдрал яваал байсан шүү дээ. Одоо л нэг лайт ингээд inspiration motivation application гэл. Энэ болон кэшн дондоос миний амьдралд хамгийн их хэрэглэж байгаа кэшн notification л байна. Юу notification гэх зээлээ би notification гэж. Гэхдээ би хизээ ямар зээл авчих гэхээр мөнгөтэй болох сургалтны зээл гэж. Амар үнэн багаас дээ. Inspiration motivation гэдэг та нарт амьдралч ойрхоноор хэлэх үү? Орчуулах юм байна чи. Inspiration гэдэг чинь лизинг гэсэн үг, motivation гэдэг чинь зээл гэсэн үг. Тийм үстэй. Манайс өглөө ажилдаа явахдаа ямар ч мотивашнтэй явдгүй шүү дээ. Тэгэл за мөнгөний одоо зээлээ төлөе гээл. Амар олон кэшнүүд байна амьдралд. Одоо хүмүүс ер нь амар смартфонтой болсон байна тий. Боо ступид гарууд тэгээд. Үнээрээ юу маа нэг найз бүр амар смартфонтой iPhone 16-тай. Тэндээсээ мичээл тэгээд. Хаа юу вэ? Мэдгэж чинь 16 гэдэг энэ тэгээд. Тийм бай гоё юм гэлтэл амар ухаалаг үзтээ амар хөлдөө гараад байна шүү маахан тийм мэдгэж гин үү гэл тэгээ мэдчихэж дээ уцаж үзэл та хаанаага локейшн явуул яаж явуул дээ iPhone гэл тийм пэ бүсгэж алахгүй хүсэж байна чинь iPhone бид нар найзаар бол дандаа тоглолт iPhone чи хаанаага гэл office орж copy уулаа гэл тийм би бүр тэрэнд хэлмээр санагдчих шүү чи KFC орж Pepsi уугаач. UFC үзээд AMC-г сонс гэх тийм. Өнөөдөр смартфонтой хүмүүс ээ нөө амар stupid гарууд. Локейшн яаж явуулж мэддэг. Би ч яг iPhone 10 дээр гацсан л та. Энэ амар лайтаа гэстэй. Лайтаа харьяа маань хар энэ. Хар идрэг бүү амар. Энэ хайшин хин ирцэн бэ? Сэтгүүч юм юу вэ? Заргын үнэрээ юу юм бэ? Ямар амар балмууд хүсэж байна. Харъя маръя гэх. Сайхан хүсэж байна. Тэгээ санагдахгүй. Амар ухаалаг технологитой үе болцсон. Манайс нь хөлдөө ивэрээ те ингээл явж чадахгүй. Уцаар дүр аппликейшн биш үү? Яа дүүнэ те хэдэн аппликейшн байгаа тоолж мэдэхгүй байна те. Зүгээр нэг захын дэлгүүр ороход дүрлээ. Сэг аппликейшн байгаа юу? Тэгэл би буур байхгүй гал гараал явж юм. GS аппликейшн байгаа юу гэлээ. Зогсоолоос гарахад үлдээ зогсоолын аппликейшн байгаа юу? Ямар ч лайтай аппликейшн. Одоо бараг сүүлд 0-д ороход сүүлийн үед 0-д ороход бараг тэгдэг болсон юм шүү дээ. 0-ийн аппликейшн байгаа юу гэх. Тэгээд сандрал байна энэ мөн үү байна энэ ах уу гэж. Наа чи шээдэг аппликейшн байна гэл тээ. Тэгээд би тэндээ бараг шээс алдаад унхаа алдаад баагаал өгөх нь шүү дээ. Яагаад гэвэл чи аппликейшн гоо тээ. Үнэ энэ амар гой коммент хүмүүс ирчихэ тээ. Харуул үнэ. Надлаа дигс агд амар смартфонтой амар ухаалаг болчихжээ. Өмнө манус чинь ямар ч юм технологийн хөгжлгүйгээр амар амархан амьддаг байж тээ. Ямар ч майч хоц байхгүй сайраа майжаа сайхан гадаа тээ. Өөр гэр оронгоо хөөгдөж ингээл тээ. Нэг юмыг болоож ич мэдээл тээ. Алим алимыг болоож лайдер гэл тээ. Идж ичээл хаанаас авсаг чинь хог дээр өөр байхгүй байлаа энэ гэл тээ. Нэг жоо үлэн балбад өссөн шүү дээ манус чинь тээ. Амар тийм технологи хөгжөөд байна уу? Амар технологи хөгжөөд дагаад хүүхдүүд амар хөгжөөд шүү дээ. Та нар хүүхдүүдийг одоо юу үзэж байгааг харж байна уу? Тэ Netflix, YouTube, даган дуурай хүнтэй. Тэ Chami, Shimel, Gramix тэ. Gramix одоо баг
бидний одоо та нар аав ээжийн үгэнд орохгүй Grimix үгэнд орчих шүү дээ. Аав ээж нь хичээлээ гэжгүй гэл. Grimix хичээлээ гэж заа гэл тэ. Тэгээ Grimix ч баг хүүхдүүдийнхээ яг Есүс шиг юм байл шүү дээ. Ингээд хүүхдүүдээ сайн байна уу subscribe дараарай гэл тэ. Ахынхын дэлгүүрт бараа ирсэн шүү. Энэ арга ховс шиг сонсож байгаа байхгүй хүүхдэн тэгэл Grimix ах гэл тэ. Ман зэнд баг дагаа авч Grimix ах гэж тэ. Нэг мэдчих дагаа авчихсан тэ. Яг орчин үеийн хүүхдүүд гоё контентээс юм сураад байгаа байхгүй. Контентээс юм сураад, англи сураад, хөгжөөд, яваад болоод байна. Тэгээд яг ман дээр ирээд буухаар манайс яг контентээс юм сурахгүй байхгүй. Ман бол нэг бол контентээр ингээд нөгөө залуудаа загнуулаад, нэг бол нэг залууд ашиглуулаад сууж байна. Тэр залуу амар хүнийг ингээд ховстоо сурцсан гоё залуу л да. Мэдгүй та нар тийм нэг түшиг гээд залуу байдсан шүү дээ. Амар гоё. Би тэрний хийсэн юм бүгд итгэдэж шүү дээ. Ягаад ч юм тийм хүнд итгэл төрүүлсэн, найдвар төрүүлсэн хоолоодоо тийм түшиг тийм маш сонирхолтой гэл тийм. Тэгэл за сонирхолтой байгаа бол тэгэл үзээл гэж юу сонирхолтой юм байх. Тэгэл яриад гэж маш сонирхолтой гэдэг. За гарах юм байна да гэл. Тэгэл ажил тийм дандаа сүнс чөтгөр бог хий үзэгдэл ярьд юм биш үү тийм. Тэгэл нэг зураг үзүүлээл тийм. Энэ хараа энэ сүнс байна уу? Одоо миний контент үзснээр сүнс байна уу? Сүнс байна уу? Хардаа байхгүй. Маш сонирхолтой гэж. Би стил сүнсээ хүлээгээл түшиг агаа болж байгаа юм уу? Сүнснээзээ агаа гэлтэй. Би бүр түшгийг хэлсэн үг хүнд итгэдэж шүү дээ. Надад амар итгэл төрүүлээд байдаг байхгүй. Түшиг мэднээс амар гой залуу шүү дээ. Маш сонирхолтой гэлтэй. Тэгээ комент бичгтээ ингээд болчонтай убаа гэж очих бол хариучихгүй. Зүрх дарахгүй. Тэгснэ контентын дондороо цадч амар гоё юм байна. Гинт өөрийгөө шийдэж мэдээлтэй. Өнөөдөр та бүхэнд Францтай техник гоё царайлаг бак залуугийн тухай ярих чинь би байсан байна гэдэг. Хүмүүс ингээд хүлээсэн нэр хийм болоо гэдэг. Маш сонирхолтой би байсан байна. Нэр надад түшгийн хийсэн юм бүхэн аймгаа итгэл төрүүлэхээр дуу болоо та санагдаад байгаа тий. Та нар итгэдэггүй түшигтэй. Би бол итгэдэж ш түшгийн юу хэл баг яв гар гэвэл тэгэл гарчгаар тий. Нэг орой баг цаачаад тэгсэн ш тоглоод стриминг хийж явах та. Өнөөдөр энэ үеийг давж дуустал хин ч унтахгүй шүү. Тэгээ би тэр шиг унтаагүй шүү дээ. Яагаад гэвэл би түшиг агаадаа итгэдэг тий. Миний агаа түшиг агаа. Йоо ямар хоолоо юу ачаа. За энэ ямар ч ундаа байж болно шүү. Асахил байдаг юм бүр нэг манай үзэгчд амар гярхаа баалууд асаагүй шүү. Дотор нь яг бивл хийсэн байна даа. Нэр одоо бол контент хөгжөөд контентын нийгэм болчлоо. Бүгд л орог ингээл гой контент болчихсон. Манайсын үе чи тийм үзээд авах контент үлгэр дөөрэл аваад авах хүн байхгүй, Grimix түшиг байхгүй. Үсрээл хажуу талын айлын болдоохоос үлгэр жишээ аавна. Болдоох дараа жил колон яваа шаачин тий тэгэл годомжид гарсан манайч ингээл хийх юм уц майж хуц байхгүй, сайраа майж аал тий. Тэ энэ гой контент тэнгисийн хэрэг мэрэг байгаагүй шүү дээ. Тийм гой hook up culture үзүүлсэн тий. Тэ нэгнийгээ одоо ингээ хэрхэн найрах болзооны соёл моёл гэсэн юм байхгүй. Манайс чи краш марашаач мэдэхгүй шүү дээ. Сайн охин харуул сандраал юу гэхэ мэдэхгүй засаар угаачаал явгаа шүү дээ. Тэгээ нөгөөх нь унж монгод ошиг өшглөө. Окейгүй энэ төр гэдэг баярлаад хөвж мөгөөл тий. Манайс жоохон балбууд байсан шүү дээ. Хайр маараа илэрхийлж мэдэхгүй тий. Сайн охин ирүүл мэдэхгүй. Юу краш гэдгээ мэдэхгүй гаражн дээр хараагаа салтаага задлаад явжсэн нэр. Одоо л үе амар гой хөгжөөд контент амар гой болоод бүх юм ингээд гой нээлттэй болоод хүүхдүүд нь аав ээжтэйгээ ярьдаг болоод аав ээж нь хүүхдүүдээ ингээд дэмждэг болоод тий. Маа нэг найзын хүүхд тэгсэн шүү дээ. Та хоёр бити миний нүдэн дээр хэрэлдээд дээ. Над хүүхд насны трама өгчин та хоёр. Ёо тэрний хажууд миний хүүхд нас биш миний зүгээр трама нас. Манд хүүхд нас байхгүй манд зүгээр трама настай тий. Нэгээс хоёр ой санамж байхгүй. 3-4 трама нас. За дээшээ өсвөр насны трама гэх тий. Одоо л аав ээжүүд аим гой болсон гоос хүүхдүүдтэй ингээ заа яана трама өгчгүүдээ болохгүй ш миний хүү. Одоо яана яаж н арт терапи хий. Арт терапи яадаг мэдгүй. Хүүхдээр ингээ зураг зурулна. Тэгээд сэтгэл зүйчин за миний дүү юу зурмаар байна? За ээжигээ зураарай, аавыгаа зураарай. За өөр хүнийг зурмаар байна гэж хүүхдэн дахиад эмэгтэй хүн зураач. Энэ юу вэ гэж ээж нь асуугаал тий. Тиймэрхүү тий. Зураг зураад хүүхдийн сэтгэл зүйг эмчилж штэ. Гоёгоос. Хүүхдийн мөрөөдлийг бүр амар дэмжиж штэ тий. Миний хүү юу болмоор байна? Дуучин болмоор нөө бол гээл тий. Миний хүү юу болмоор байна? Нөгөө трансгендер гэж тэг гэж бараг тий. Гэх нь холгүй л вэ штэ тий. Амар гой дэмждэг болсон ийм гой цаг үе ирсэн байхгүй. Маний насанд тийм байхгүй штэ. Тий. Маний насанд бараг тэгэл аава би юу дуучин болъё гээл тэгвэл шууд юугаад байгаа ингээл алхтаал тий ингээл.
Тэгэл аа би өнөөдөр хичээл халуураад хичээлдээ тасалчихоо гэлдэг. Арт терапи гээл тэ баг алгаа үзүүлээл тэ. Миний үеийн арт терапи чи алгадaltaй байсан юм биш тэ. Эзэн хүүхдийн үчиргэлээ амарс. Манай аав гэхдээ айгу ухаалаг хүн байсан. Тэгээд хэзээж над гар үрж байгаагүй. Дандаа суран бүсээр. Ухаалаг хүн байсан байгаа шүү. Үе хөгжөөд гой болоод байна хөгшүүлээ. Манайс үе чинь амар хэцүү үзэх контенттэй. Сонсох дуутай. Манайс үед л бас балмууд байлаа шүү дээ. Өссөн дуугаа сонсоод дахиж ухраад сонсож болохгүй. Нэг сонсон нэгээ цээжлээ тэрнгүүрээ ойлгоод яв. Одоо л би нэг дууг ойлгоогүй л явж байна. Би яг сахын дуу. Амьдралөөр сах юм дөө. Сонсч ирсэн даа нар тийм. Амар гой шулуундаг дуу хас тийм. Би яг сах гарч илээ. Гэлээ алгуучдаг тийм. Татаж матаад байдаг ч юм тийм. Миний ахаас гой дуулдаг байсан юм шиг. Энэ дууны утгыг мэдгүй. Үг нь ойлгож байна тийм. Гэдэг чинь гэсэн үг шүү дээ. Яа 14 жилийн дараа ойлгож штэ манайс тийм. Гэдэг чинь гой байгаас тийм. Амьдралтайгаа хэрэглэмээр гой үг байгаас тийм. Гэт найзууд кофе ичээд кофенд ч сүүх өгшөн гэнэ. Гэт гой үг байгаас тийм. Би мэ уучаад жоохон дахиад нахмаар санагдаад найзууд жоохон уух үг гэнэ. Гэт амар гой энэ үгийг сураад аваарай та нар. Жоохон шантарч мантарцсан ажил дээр дургуй сууж ивэл захирал орж ирж ядраад байна уу гээл. Үгүй. Одоо энэ гой санагдаад байгаа маа. Тэр үнээр манайс яг ингээд энэ тийм балмад хоцрогдсон ямар ч контентгүй үеийн хүүхдүүд болохоор өөрсдөө контент болж молцсон тийм ингээд юу тэнгис эрэг 2 4 төлөө авахгүй тэр зэрэг дээр 24 төлөө гэдэг эзгүй хүүхдүүд чинь хөвж идэг тийм ингээд нэг мэг ингээл ус мосон чи өнгө наа чи живэхгүй таргын хөвдий ингээл тийм нэгээ тэгж хийж мэйхэл тийм. Одоо бол амар гой дуу муу сонсоод контенттай болцсон. Одоо би ингээд тийм одоо дууны үг бүрэн чийлж чаддгүй тийм одоо бас өвчтөө шүү дээ. Дууны үг юусоо чийлж чадахгүй ингээд ухраа сонсно гэж мэдэхгүй ингээд сая юу гэсэн бэ гэд сонс ойлгохгүй тийм. Сүнсэндээ сонсон тайван хүрсэн. Найзууд ингээд сүнсэндээ сонсон тайван. Яг нэг вай баран сурчиж байгаа байхгүй тийм. Нэг тиймэрхүү л дуу шүү дээ тийм. Нэг сүнстэй тэгээд ой сансан сүнсэн тэгээд тайван сүнс хүрсэн. Бүтэн дуу хэлж чадахгүй байна чи. Тайван хүрсэн гэл. Миний сэтгэл санаа цөөн. Өглөөс үдэ зайтай тайван. Яг манайс үеийн насныхан зөрөөс дуу байгаас тээ. Нэг 30 гарсан санах хой муутай. Өглөөс ирээд гинт цөөн бодсон залуу. Миний сэтгэл санаа цөөн. Цөөн сэтгэл санаа гэж ямар сэтгэл санаа вэ? Аа гэж тээ. Наа гэхдээ аль үеийнх юм бэ? Тэгж гинт асуудаг хөгшчүүлээ те. Энэ хөгшчүүлээ гэж угаасаа те хөгшөө харагддаг. Биш ихчээ. Найзаа охин. Йоо. Охин, охтуудаа. Хөгүүдээ. Та нарыг насан туршиг байхаа. Нэрийг манайс юу гэх жоохон тийм балан төсцөө. Тэр урлаг соёлтойгоо холбоотой байд юм шиг нэ. Орчин үед л юмнууд ингээ хөгжөөд урлаг соёл нь ингээд бүр амар минималист болоод манайс үе чинь максималист байлаа тийм. Юм ойлгох гэж хүмүүс амар тийм зэрлэг дуулдаг байлаа. Одоо бол ингээд бүр амар чийл гэнг ингээд баг үг мөг нь ойлгомжгүй болцсон шүү дээ. Үг мөг чийлэхгүй баг аваа маваагаар дуулдаг тийм. Сэрожигийн дуу мууч дийгдэн шүү дээ. Дууг сонсоод байж байгаа. Тэгэл ингээд үлээ. Гэ ингээд үл Дежаву гэдэг. Ингээд үл бид намайг дэшаагүй. Загинж мэгнэ. Хин дуулаад байгаа юм бэ гэдэг үс. Яачаа. Нэг үгийг 3 байгаа хэлчихэж байгаа байхгүй тий. Амар минималист байгаа шүү дээ тий. Олон янзын үг мөг аваа маваа дуулаа өргөлт хэрэггүй. Баач магаад мэдгүй. Өглөө яад мэдгүй шатцсан өглөөн сэрээ бөөлжөөд байд юм уу? Өгөөд байд юм уу? Яад. Амар минималист болчихжээ нэрээ хамтуудаа тийм. Мэн сэржээгийн одоо сэржээг. Сэрөөшөгийн зарим дууны үгийг одоо ойлгохгүй байна. Амар ойлгомжгүй байна зарим дуунууд нь. Үг нь ойлгомжгүй байна. Нэг дунд тэгж байгаа байхгүй. Чи нэг тийм гоё нүдэрээ нэг хиймаа. Би сэмэр адилхан болчихоо. Амар сансаргүй болчихлоо уучлаарай.
Йоо. Яг өөрийгөө уярах гэж бисаа юм. Ямар сонир санамсаргүй болчихоо. Чи нэг тийм гоё нүд. Ойлгож нэг гоё нүд гэж яг юу гэсэн юм? Нэг гоё нүдэрээ инээн гэж яг юу гэсэн юм? Өгшчүүлээ. Нэг тэ. Манайс бүгд 20 нүдтэй гэжтэй тэ. Яасан сэрчээ инээ гэсэн үү? Яасан. Энэ ганц нэг нүдэрээ ганц гоё инээж болох хүн гэвэл одоо сэгцаан боглох шиг тэ. Бусдууд нь дандаа 2 нүдэрээ л инээн нэстэй тэ. Манайс бүгд 2 нүдтэй. Яг клипийн тоглолт гоё тоглох юм шиг тэ. Чи нэг тийм гоё нүд гэдэг үс их цаамаг яасан гэлтэй юм байна. Яасан. Нэг нүд дуудсан уу? Хаана дуудсан бэ? Нэг нүд байна уу? Дуудсан уу? Ол тийм утгатай хэвчээ энэ ч логик хөөж штэ байж тээ. Угсаа тэгээд нэг хоёр нүдээр угсаа цаа өөрөө дуун дээрээ тэгээд дуулчихдээ штэ. Тэгээд өөрөө тээ дуун дээрээ тэгээд дуулчих. Энэ чинь нэг нутгаас хараагүй. Хараагүй. Чамаас юу хин асуусан юм тий. Энэ айгүй сонин залуу тий. Хин ч асуугүй авах нэг ядаг залуу энэ тэнд юм харахгүй шаа. Хараагүй. Мано. Мөнгө. Аюу ирднэ. Хамаагүй. Гүшүү. Үзэл бодлоо илэрхийлж. 4 жилдээ бас нэг үзэл бодлоо илэрхийлж шүү. Мэн бол 4 өдөртөө нэг удаа үзэл бодлоо илэрхийлж нэ. Үнээр дуунэр л гэж дуулдаг үстэй. Мэн факт ярьж. Би бүгд факт те. Дуун угаасаа яг тийм шүү дээ. Өөрөө би нэг нүд угаасаа хараагүй. Дуун мөн амир ийсэн шүү дээ те. Алтан унтран, дус дундран, ном судран, бодлон унтран, ус боцлон, гаймын дэвтэн ч гэдэг юм юу гэсэн. Юу дуулаад байгаа юм бэ? Яаяар бичсэн юм уу? Яаж баг энэс илүү дуу хийш үү? Тэ? Чат GPT-гээр нэг сайхан дуу бичээд үг сэгцаамогдоос дээр гэж бичээд. Амар дуу шүү дээ. Алан шүү дээ. Дуунууд нугасаа нэг тийм шүү дээ. Хараагүй тэ. Алтан ундран, ус дундран, лаа ундран, гэрэл дундран, аюукаар өмдөө дайлна гэдэг ч юм уу тийм. Энэ дууг нь бас жоохон өргөжлүүлвэл болохоор байлээ шүү. Логикийн хөөгд явбал болохоор байлээ шүү тийм. Уусаа тэгэл дуунаар л тэгж дуулдаг шүү дээ тийм энэ залуу чинь. Би факт л ярьж шүү дээ. Факт шүү дээ. Болсон зүйл шүү дээ тийм. Наад бол яг гоо артист нь артаа хичээл зүгээр байгаа байхгүй тийм. Рэп тийм бүгд өөр юм хийчих хэрэгтэй. Тэгвэл энэ залуу чи яг бүжигчин юм шиг тийм. Дуучин юм шиг, жүжигчин юм шиг те. Сүлд чи юу олчлаа нэрээ. Сайдын залуучуудын асуудал ирэхсэн зөвлөх болсон ш нэрээ те. Залуучуудын асуудал чиг шиг те одоо. Манус яг ямар асуудал ганц асуудал тэр өөрөө л биш те. Манус ямар ч гой асуудалгүй ингээд урт уртаа игээ хичээгээд те. Motivation, inspiration, notification-тайгаа явж штэ. Ямар ч асуудалгүй багт те. Сүүлч одоо сайдын асуудал иргэсэн зөвлөх гэдэг одоо иргэсэн зөвлөх гэж яг ямар зөвлөх гэдэг. Амар их юм балаа гэж байна. Оюука. Би сая хүн алгацсан юм труу. Өөх нарах. Яга алгацчих гэж хараагүй. Тэр хараагүй ах. Тэр хараагүй ах нэ. Ингэсэн энэ талд нэг шон энэ талд хүн зогсож ирсэн гэдэг. Яадаг шон бэ? Энэ угаасаа амар сонин үйлдэл дүрэл үзүүлээд байгаа байхгүй нийгэмд тийм биз дээ. Гэтөөний хаалтнаас шиг өгсөн юм би. Маа дүүнэр бидний хүүхдүүд тийм сэтгүүд олчул яхан тийм биз дээ тий. Найз зөвхөн гэртээ яриад гэсэн чи гадуур гарах гэдэг юм хүн өчрхийлж чараа би чамайг зогч тий. Муугүй өсдөө тийм тий. Хараагүй. Тэр үйл явдлыг баг AI тайлбарлал тий бичлэгийн тий нэг хад бичлэгүүдэд ээдэн штэ тий. Тэр залуу мөнгөтэй байсан хамаагүй. Тэр охин уйлсан. Охин генет бодоод тайлбар хийсэн. Тэр мөнгөтэй байсан. Над бол гоё real артистууд таалагддаг. Урлаг бол урлаг л тий. Бас хэл хөвгтэй бай, хийсэн юмтай бай. Урлаг бол урлаг л. Над бол хамгийн гоё артистууд байна тий. 168. Энэ бол бүр гоё залуу шиг гэнг ёо. Би бүр амар дурс 168. Танилцаал тий. Сайн байна уу танилцсан мөнгө хатчих 168 би.
гэ над руу ерөөсөө харахгүй зав. Энэ юу чи юу миний наа. Жана гэ. Миний моочга. Чиний моочга? Дундаа моочга. Яа. Энэ бол яг жинхэнэ гэдэг дөрөөс хүн таалагдахын дөрөөс дуу хийхгүй байх те. Өөртөө л таалагдж ийл болоо те ингээд те. Хүмүүс ороо наа чи урлаг юм уу гэж. Би өө явуулагчаа. Чи наа мэдхүү би бухны хөө. Гоё биш үү те сонжаа. Сонжаа нэвсэн найзтайгаа явж байгаа юм. Тийм найз чи гэж хоёжоо ий шүү. Гайхалтай. Гоё хоёр рэпер артист цуг явж би бүр баярлаад. Ямар гоё юм бэ та. Йоо та хоёр матин бодлого үү те. Нийлбэр чи олжмоор санагдаж шүү. Чи дөрвөн бодолтой аврах шүү дээ гэл те. 168 дэрэг нь 202 гоё шүү та 577 гэл те. 577 чиг биш л ах л та те. Биш та яг яг хурдан бодож байл хамаагүй шүү дээ. Хариу мэрүү хамаагүй шүү дээ. Хурдан бодлоо гэдэг дөрвөн бодолтой аврах гэл тэгэл дөрвөн бодлын л аврах шүү дээ. Бидний надаас асуугаа шүүгээд гэж. Надад гоё таалагддаг энэ артист. Шал өөр ертөнц гариг те. Өөрийнхөө ингээ гариг дээр өөрөө ганцаараа амьдарч байна. Дуу муугийн сонсоход намаа голын дагуу хойшоо. Яг чанга нойтон баймай бай. Ингээл болоо. Тэр хүний тусгаар тогтносон ертөнц байгаа байхгүй. Дараагийн бадгийн соосыг намайг навчин дуунд хойшоо. Яг чанга хаягдахгүй баймай бай. Ингээл дуу. Гоё гэстэй. Төсөлөд үзтээ тань. Нэг халдсан залуу нүдний шилтэй голын эргээр нойтон муужгаа гайцсан. Гоё агаас. Ямар ч юм бодогдуулахгүй, ямар ч хүнд юм ойлгоод гэж хичээхгүй. Тэгээ өөрөө л ойлгож ивэл болоод би ойлгохгүй гэж хохин гэлтэй баг. Чи өөрөө ойлгохгүй хохин гэлтэй. Ийм гоё яг өөрөө тэгээ уралгаа чиг хийг яваад байгаа хгүй. Тэгвэл бас манай өмнөх үеийн артистууд ч бас эвгүй байсан. Максималист гэдэг үзэлтэй. Яг би л тэгэл тодорхойлсон юм л да. Амир тийм зэрлэг балан дэсээс та нар санаж гинөө. Тийм хайр гэхдээ хипхоп. Яа, хайрын хипхоп тий. Төлөөллүүдийн санаж гинөө та нар одоо сая баахан тоглолтоо хийгээдсэн тий. Ямар ч их тоглолт ийм зунжаагаал тоглолт болоод тэр бараг цэнгэлт хорог сүлдээ загсах зайл дахиад л үгээл дээ. Дахиад л тий. Нөгөө хэд нь ч гандан буурахгүй юм тий. Бидний тоглолт гээл тий. Тоглолт no flash мөхий рэп тий. Тэгэл отлаа тий. Тэгэл дахиад тоглоно. Тэгэл түмэнд отлоо 20 жилийн тоглолт гээл. Тоглолтод өөрлөгөө no flash мөхий рэп тий. Дахиад нөгөө хэдэд биш тий. Ямар сони юм бэ тий. Ингээ хоёр дахь хийчихэж байгаа. Тэгэл гурав дахь тий. Баргийн дахиад 4 5 үргэлж болохоор байна тий. No 20 жилийн тоглолт тэгэл тоглолтод өөрлөгөө отлоо мөхий рэп flash гээл тий. Яг 4 4 16 болж байгаа. 16 сар ингээд эзэгнэхээр байгаа хгүй тий. Тэ? Маа найз тэрийг нь очиод бүр хоёр үзсэн байдаг шин. Хүний бас урлагийн сонголт сонирхол л доо тий. Эдгээр бол дахиад нэг хэдэн жил явахаар байна. Ах нарт бол гоё зах зээл байна тий. 25 он тэгэл хийх хэрэгтэй шүү дээ. Бидний яг сүүлийн тоглолт гээл тий. Яг сүүлийн тоглолт гээл. Тоглолтоо иш дуусчаад 26 онд тий. Сүүлийн тоглолт гэж хэлсэн жилийн ой тоглолт. Бид нар зайлах болоогүй. Та нар бидэнд өөртөө гэдэг. Амар тийм энэ айгу одоо дунд үеийн хипхоп юм те. Балмад эдэр чи. Эдрийн өмнөх үе чи бүр амар байсан шүү дээ. Эдрийн өмнөх үед би хамгийн дуртай яг жигэн те. Гой жигэн хайрын хипхопын жигэн төлөөллөө те. Өнгөрөө гой ах нар те амар өргөн өмдтөө амар сүртэй ах нар гарч ил. Охин би чамд хайртай. Алан шүү гэдэг гаж байна шүү дээ. Жохон балмад те. Яг хайртай муу гэхээр хайртай юм шиг, хайргүй юм шиг, хайрын дотроо халан царайн дээрээ юм шиг те. Зэрлэг ах нар байсан шүү дээ. Охин би чамд хайртай. Хөргөж юм хөлөө олохгүй байна. Хүч юм аа. Хөл мүлийн аваа грамалцсан байд юм уу? Яа тийм те. Амар гой асуудал шийдэл санд болгоод байгаа байхгүй те. Би чамд хайртай гэсэн үг хайртай ойлоо суун охин мэ. Би чамайг санаж ийн. Очиж ийн, залгаж ийн, уцаа авалдаа. Тэн чинь хайртайг шинж үзтээ тий. Нөгөө охин хайрлаад байгаа зү тийм чинь тий. Жамта суун гэсэн бол суунаа. Охин маань чи ч гэсэн буруутай. Би ч гэсэн буруутай. Ямар ч буруу өдөр царайг үтэй. Би буруутай. Үуч дах нуруутай энэ. Нуруу. Үуч дах нуруутай.
ууртаа. Амар хайр хойноос гүйж байгаа шинж байхгүй. Чи орчин үед юу вэ? Нөгөө юу үгүй чин дах нуруута мороота ахгүй нэг залуу гарч ирсэн. Ноён нуруу минь шалан дээ. Мохны хойноос гүйхгүй амар эм болцсон юм шүү дээ. Одоо ч тий хайр марийн хойноос гүйхгүй амар эм уу залууч. Юурасоо би гойниглаагүй. Өртөл мэдрэмж төдийцэн. Үнэ ухуу гэдэг байгаа ч юм уу тий нэг сони юм гойлгч хайртай болчих тий ингээд тийм хайр марийн хойноос гүйж дах нуруу яа ахгүй үгүй хайр дуурлын муурлыг өгсөн. Нүүрэндээ чи бодогтой би батхтай гэж байгаа шүү дээ. Тэ амар тийм эмо гүнжлэг болчихжээ тий ингээд я чамшэ аначэ угу мутла нэ зөвхөн гайхаа асууж чи яац юм бэ гэдэг нөгөө би травматай гэдэг. Надад санагдахгүй яа тэ. Гүйцлэг болсон санагдахгүй. Заахгүй. Миний өмөрцөн гэдэг. Найз зөвхөн гайхаа ёо. Шаалта батмаа гэдэг. Жоо чанараа шалгагчлаа. Тэгээ орчин үед амар тийм манай өмнөх яах нар бол зэрлэг хөвөрөл байсан шүү дээ. Тэгээ татар матар одоо камертон яах нар мах нар ч дээ. Чамаг явсан тийм өдрийг садагтай байсан гэж хойноос нь баттгаал байсан. Тэ ах орж ирээл тэ. Би тахтай хэлсэн тийм өдрийг бороотой байсан гэж тэгвэл дахиад нэг орчил байсан. Тэ манай медиа хацах гоё л байсан шүү дээ. Камертон хамтч бол бүр ингээл яг ингээд хатуу зөөлнө гэдэг байгаа аахгүй тэ. Болдаах ганаа хоёр нурдаах ороод зөөлөл өгөөд хойноос нь байсан. Мэдэх тий. Гэтэ сүүлдээ камертон хамтынхаа 20 жилийн ойгоор ямар амир бүгд амир болтлог болсон байсан би тий. Тэгээ медиа ахбар болдохоос илүү болж байгаа гэж хэлсэн шүү дээ. Гарсан уу үсийн тий. Гоолцсон тий. Би бүр хайд хоёр болдоо юу вэ? Үсээ ингээд шар мараар бодцсон ингээд амар өөр болсон медиа. Би бүр хараад юу вэ? Энэ золбоо ТV архинд орсон юу вэ? Оо биш байсан медиа ууштараа. Нэг өдрийн дотор ямар ч олон дайсан толчих шиг. Манай ах нар ч гоё байсан юм чи аим гоё дуулдаг, аим гоё утгатай, аим гоё хайр хойноос гүйдэг, аргаддаг тий. Татарын ах нар мах нар ч бүр ингэ хамтлагаараа нийлж байгаа нэг охиныг ингэ аргаддаг тий. Нэг нь ингээл найз хүндээ хаягдчихал, гомдол, бусдын хайрыг хүндэл гээл тий. Тэнгүүд нэг нь хэрүүлж найз нь хойноос нь орж ирэл. Түүний хайрыг хүндэлсэн бол тэр шал ондоо. Сэтгэлийн бити гомдоо. Тэгээ нөгөөд нь хөөргөн амин тэнд ингээл уйлцсан тий. Би ганцаар ёо гэлээ. Тийм гой найз дийд штий ингээл хойс нь орж ирдэг тий. Зодоонд нэг зодолж гавихгүй мөрлөө хойс нь үгээр идээд алаач гэлээ. Зодоолаад тэр хүн зүгтаараа гэлээ. Чгүй андын сэтгэл яваад байгаа байхгүй. Андын хайр дурлын сэтгэл дээр хамтгаас өмсөж байгаа юм тий. Хайртай гэсэн бол хайртай. Тий. Бүрс гой доод юм. Би энэ үеийн дунд дуртай. Та нар мэдчихэж байгаа юм тийм. Digital Eyes to Monterey. Энэ үеийн хүмүүсээ алгаад ч та мэдэж гинүү. Яа за. Ахмадын баярын минь дандуудаа. Эндээ дандаа манай хөгшин андууд үз. Энд манай үеийн жинзэг их соцсон юм. Тэ. Энэ үеийн гоё надад энэ үеийн аим гоё таалагддаг те. Ч найртай яваа гэл гойс нь гүүж юм уу гэл. Зарим дууныхаа утгыг одоо л ойлгохгүй хэвээрэл юм. Тэ. Тасан бодрох өвлийн үз би чаан дээр очин даа гэл тэ. Яг тийм гой залуу л үгээ галт нэг цас орхоор нэг охин дээр очдөг тэ ингээл тэ. Би чаан дээр очин даа. Тэгэл царайлагч юм 90 гэл тэ. Тэгэл цас оронгууд нэг охин за нөгөөд чи ирж гарын гарын. Цас орцсон нөгөөд чи ирлээ. Тэгэл гарахад яг нэг бүжиглэхэд хүлээгээс очдөг. Энтгэг шиг тэ даш эй гэл тэ. Амар гоё ингээ хойноос гүйдэг байсан байхгүй дижитал яах нар чинь те. Надад гоё таалагддаг юм аа те. Гэхдээ зарим дунд утга нь ойлгохгүй би хэлээл энэ те. Бидэн хоёр олон жилийн өмнө танилцаж байж бай өнгөж бодохоор арай үгүй дээ тийм дээ. Өгшөө. Би яг юу гэсэн үг те. Тийм үү үгүй мүү те. Энэ ах бол дууныхаа үг гэж байгаа өөр ойлгоогүй юм шиг байна те. Үгүй ич чахта тийм дээ.
Үгүй дээ. Тийм дээ. Тийм бэ. Тийм бэ. Энэ аим гоё юу байсан над чиг алтан үе те. Зэмүү санагдаад. Одоо бол бүр тэр үе чи ээжийн хайрын хипхоп гэдэг төрлийг энэ дижитал гэдэг хамтлаг оруулж ирж байна шүү дээ. Ээжийн хайрын хипхоп бас гоё гас те. Ээжтэй, хайртай, хайрын тэгтэй хипхоп. Яа. Тупак ч гэсэн тийм дуу байдаг ш мэдээж та нар те. Дир мама гэл ээжээ магтанд бол амар гоё тийм бадрангуй ээж тэр үед те. Хайртай бол хайртай охин босуулсан ээж бидэнд хайртай шүүдрүүлсээр цаашаа танд байраг өч ээж мэн яа гэл те. Яа. Орчин үед бас яг ээжийн хайрын хипхоп гэж нэг төрөл байна. Дээр нь тэгсэн чи бас юм. Нэг хоёр залуу gaajсан. Амьдралаа хэцүү юм ээж. Дараа зовны ээж гэдэг нь үнэн гэж ээж. Ээж нар гөөдөөс нь харсан. Хөргиж юмэн хөлөө олтой өнөж хөтөж аваа да. Ээж нь ийм хөө төрүүлээгүй юм да. Залгаа бүрэн дэш байгаа гоё. Ээж. Надлаа тийм санагдаад байна. Залуучууд нь болон үгүй ээж заадахгүй гэх. Эмэгтэйчүүд нь лалаад штэ ингээл. Эмэгтэйчүүд нь аим гоолтой. Ээж юм төрүүлээ арайчгүй даа чи Тимоны дүү юм уу хөөки хөө юм уу? Нихөө. Сексэгийн дүү юм уу аашаа. Амар тийм эмэгтэйчүүд нь аим гоё одоо рэп дээрэж хүртэл гарч ирсэн сэтгэл зүтлээс аим гоё. Гой рэпер эмэгтэй дуучид артистууд те нэнэ тэр ингэ анемэн тэр ингэ мисэм гэх те аим гойгоос энэ гурыг нийлэхээр нэнэ мисэм заа болсон минь хөө зайл гэл те дагцтаа явуулдаг те нөгөөдөл нь тэгэл ухамар айлтай гэл те эмэгтэйч аим гой бадрангуй болсон гэдэг гой те боо индипендент гой эмэгтэйч те Нэний нэг доо тийм байгаа сте. Нэг бүгд нэг гондгилж мондгилсэн юм шүү дээ. Хайлсан baby maybe bye за. Зөндөө залуу байна. Үгүй хайлсан. Гоёгс. Мисэм чинь say my name. Miss am. Яа. Нөгөө тийм гэл тэр сүстэл үлдчихэж байгаа сте тий. Одоо лимитч 8 рэпрүүд нь гойлцсон. Энэмен чинь те оргил мөргөл нөргөнд давхар мэдээ байх чам зохинд гэлдэнгүүд чинийг ч өжөлгөөс охин тэгээд гой жинк мондаг юм таахгүй монд эмгтээчтэй гой магтан дуулчлаа баяр үргэн өдөр ирчүүд бол бас хөөрхөө яа үрг надад таалагддаг Монголын урлагийн тогоо нэг орцож юм шиг те би бол годамжны тогоонд байгаа хөө тийм ч учраас өнөөдрийг балмад инээд гэж нэрвэсэн. Өдөрч нь гоё балмад хүмүүс ирсэн байна. Баярлалаа. Нэр аим гоё. Таалагч баярлалаа. Найзтаа ирсэнд баярлалаа. Зүгээр. Чи урилгаар ирээ өстэй юм. Улаан байдлаар ирсэн чи бөмбөгөл ирсэн багцсан. Чи өнөөдөр энэ аим сонирхолтой хүмүүс болсон. Бүгд байгаа. Нэр. Намайг заяа 3 жил эрүүгийн иргээ шоронд явчаад өмгөөлжсэн хүн ирсэн байгаа. Йоо. Өмгөөлөгч. Нараа ирсэн байгаа. Намайг яг үг хэлээд пост хийснийхээ төлөө мөнгөөр торгуулах чагт өмгөөлсөн хүн ирсэн байгаа. Бүжин өмгөөлж. Яа, баярлалаа. Шоронд орчихсон шүү дээ. Нэрээ. Яг хэдэн хэлсэн үгнээсээ болоод шүү дээ. Броонуудаа хөгшчүүлээ. Үгч амар хүчтэй байгааз би та нараас амрыг нэлгэж байгаа шүү дээ. Заавал өөргөө авчулдаг шүү дээ. Нэр найзтаа баярлалаа ирсэнд баярлалаа. Маа бүр нусан байгаа найзад ирсэн байгаа. Хөргөмд энд сууж, тэнд сууж. Тийм наваа бүр ингээ яг шороо өдөө сууж яхад ингээ эш чааваас гэ дагдчихжсэн те. Дагддаг нь миний нус ингээ сугарч ирсэн те. Яг ийм нусан байгаа найзад ирсэн. Маа ангих ирсэн байгаа. Навааг яг хэцүү үед дэмжижсэн бүх хүмүүс энд ирсэн байгаа. Би бүр яг ингээ бүр юу маргааш яагаад би шоронд явж болох юм биш те. Ковид тус өгөх гээ өгч болох юм биш тэгээ. Яг чи ковид тусаад амьдрал шоронд эсвэл ковидэр өгөх гэдэг ч юм уу те. Ийм амар сонир үед надтай хамт байсаар эсэ энэ хүмүүс нэрээ. Танаас бүгдэнд баярлалаа бороонуудаа. Би яг сэтгэлийн үг явж шүү. UB comedy байла. UB comedy гэдэг нэртэйгээ үргэлж байхаар болно. Тэгээд энэ үч бас зөмөрөө гоё хөгжилтэй сууж болно. Надтай 6 авах болж болно шүү. Миний утсан дээр. Бас баярлалаа маха. Халуун гэж. Ой, баярлалаа.